Зайрнах сайхан цусч яана да. Хэрэг алга. Юунда дандаа ингэж муу амлаж идэв дээ. Эрднэха та юу нэгэд таван сайн гэж дуулсан уу? Тав муул гэж мэд. За эрднэх минь. Орноосоо буугаад ир. Монгол хүн чинь амны бэлгэрээ гэдгсэн биш үү? Та юу сайн хашаа хөтөлбөр гэж дуулсан уу? Гацаагүй байна. За. Сайн оюутан хөтөлбөр гэж дуулсан уу? Чи нэрээ гацхгүй гайхалдаг болсон биш үү? Та юу сайн малчин хөтөлбөр гэж дуулсан уу? Сайн бизнес гэдэг хөтөлбөр юу мэдгүй. Би ч одоо дандаа ховж ив сонсдог хүн шүү дээ. Тэгвэл сайн экспорт гэдэг хөтөлбөр мэдгүй юм байна л да. Би одоо хүний уул шагааж монгол юм сонсдог хүн. Сайн юмнаас бүр хоцорж байгаа юм байна. Миний дүүд чинь сайхан юм гэдэг хин хэлж өгөө. Баццогт ах яага. Биш миний дүүд ч одоо баццогт гэж ах байд юм. Хүмүүн олондоо хүндлэгдсэн жинхэнэ эр хүний ноён нуруутай төрийн төвшөө байхгүй юу? Их л амьдралтай л мэддэг ах байна да. За чи энэ олон сайхан мэдээгээ манай хийдэд очиод дуулгаадах. Гацц төгдөрлгүй ярина шүү. Цаад хийдий чинь духных нь өсөлтөд арилдаг дээ. Эрднэха сайгууны ажилч гацхгүй дээ. Гацхгүй. Улсын их хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигчид Тогсмын Баццогт. Тэрээр өнгөрсөн 4 жилд улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа тойрогтой хамгийн олон удаа ажиллаж, иргэдийнхээ дуу хоолойг сонсохын зэрэгцээ, улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлан ажилласан, иргэдэд төлөөлөн төрд ажиллаж чадах хүн гэдгийг улсын их хурлын дарга ардчилсан намын дарга Зандаахүйгийн инх болд Ховд аймагт ажиллах үеэр онцоллоо. Баццог гишүүнийг тав хүн сайн мэдээ. Яг л өнөөдөр та бүхний төлөө улсын хурд сууж хууль баталж төрийн бодлого боловсруулж байгаа хүн байгаа. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээний байнгын орны дараагаар ажиллаж байгаа. Тойрогтой хамгийн олон удаа ирсэн гишүүнээр улсын хурд арчилсан намын бүлэг дотроо 1-р орнд орсон байгаа маа. 40 удаа ирсэн. Алслагдсан аймгийн иргэдийн хувьд сумандаа аймагтаа эмчилгээ онцлогоогоо хийлгэх шаардлага зүй ёсоор тулгардаг. Тэгвэл Баццогт гишүүн өнгөрсөн 4 жилд улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа гол анхаарлаа хандуулж ажилласан нэг салбар бол эрүүл мэндийн салбар. Бүсийн онцлогоо эмчилгээний төв гэсэн томдсон малгайтай онцлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагааг шин шатанд гаргах, хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагжуулах асуудлыг ууггүй хөөцөлдсөний үр дүнд өнөөдөр Бельгийн засгийн газрын буцалтгүй тусламжаар техник тоног төхөөрөмжөө нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагжуулах 6.5 сая еврогийн төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Мөн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн 2 корпустой шинэ байрны өргөтгөлийн барилгыг Кувейтийн сангийн хөрөнгө оруулалтаар бариулахаар шийдвэрлүүлж чадсан нь Ховд аймгийн 80 гаруй мянган иргэд төдийгүй баруун бүсийн аймагуудын 400 гаруй мянган иргэдийн хүсэлт хүлээлт болсон чухал шийдвэр болж байна. Энэ бол ховдчуудын хувьд төдийгүй баруун бүсийн ард түмэн зориулагдсан энэ бүсийн онцлогооны төвийн хөгжлийн ирээдүй 6.5 сая еврогийн тоног төхөөрөмж техник хэрэгслийг маш яаралтай хөөцөлдөж байж Бельгийн компаниуд ирж газар дээр нь танилцаад надтай уулзсан. Ажлаа эхлэхээр ирцгээсэн. За байшин барилгын хувьд одоо нэг тохиромжгүй байна. Энэ их том одоо тоног төхөөрөмжүүдийг ингээ ухсарчихад бол байшин одоо нураад унчихад дахиад энийг одоо зогсоогоод дахиад сэргээгээд дахиад өөр юм зайлуулна гэхэд бол хэцүү юм байна гэж ингэж хэлсэн. Тэгээ улсын хурлын дарга маань харин төрийн ордон барих гэж одоо зориулагдаж Кувейтээс буцалтгүй тусламжаар ирсэн 12 сая доллараар эрүүл мэндийн салбарт шилжүүлсэн. Улсын их хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшээд байгаа улсын их хурлын гишүүн, улсын их хурлын нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын орооны дарга Тогсмын Баццогт хийсэн ажилдаа хийлэх өгдөг хүн. Тэрээр ховдчуудыг төлөөлөн улсын их хурлд сууж, хууль тогтоох үйл ажиллагаанд амжилт гарган ажиллаж байгаа нэр цэвэр төр ард түмэндээ хүндлэгдсэн төрийн түвшээ. Тэр ховдынхаа ард түмний итгэл сэтгэл ус цацаагүй Ховдын ард түмнийхээ нүрийг удаалгаж, нүдийг үлтэлгэх зүйл хийгээгүй. Би шудраг ажилласан. Цаашдаа та бүхнийхээ төлөө шудраг бэлтгэн гэж бодож байна.
Цаашид ахиулан хийх ажил их байгаа учраас улсын их хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Догсмын Батцогтыг ховдчууд дэмжиж байна. 73, 74, 75. Нэг нь хайчва. Гүгүүдэг болоод. Хей гамба. Зүгээр угаараа чи. 76. Тийм байх үү. За миний хөө хэдэн хон ямаагаар эргүүлээ. Тэглээж. За тэгээд яаж юм да? Манай 76 юу? Манай эдэн секер яах вэ? Муу санаагүй. Бод санаж байгаа ил болохоор амар юм. Харин энэ айл хэдэн улаан ястаа муу санаатай юм. Шанстаа болдог болоо. Хэдэн өөрийнхөө эдийг өсгөж аваад санаа амар байж ах юмсан та. Гүн тэр зөөлнүүд яаж юм? Зөөлнүүдэд ч манайх гэсэндээ гайгүй шүү хөрх юм. Нуруутай. Гэтэ их сайхан хүн чанар сайтай. Хүн туслахгаа л яваад идэг гүм хүн чанар сайтай юм аа. Таач хүн яриад юм уу? Хөөний ба яриад юм уу? Гэхдээ би чи энэ хуралдаад байгаа энэ 76-г л яриад байгаа шүү. Би чинь хөөний мага яриад штэ чи. Тийм үү? Зинхэр улаан гэдэг хүн бүр оруулчих. Би чинь өөрийнхөө хэдийг ялгахын тулд сэнхэр өнгөөр тэмдэг тавиад. Айлын хэдийг ялгахын тулд улаан өнгөөр тэмдэг тавьсан юм байхгүй юу? Хэдийдээ тэмдэг тавиад амжичтий. Зөөлнүүдэд гэж одоо энийгээ яриад байва. Ясын энэ нэг ховдын Батцогт хөө. Нэрэлэн нүдэн дулаахан нуруутай хүн харагддаг шүү. Тэг хийсэг юм аа нэх яриад сайрхаал магтаад л гайхуулаад байхгүй юу? Нэг юм зорихороо тэрийгэ заавал дуусгах гэж салдаг. Тэг юм сайхан хүн байх. Ээжээ. Ийм хүмүүсийн ажиллаад гацхгүй л байл зүгээр юмсан та тийм. Чумаач. Миний ээж бууж гацчих одоо дүүрсэн хэрэгээ. Уулсын ажил гацхгүй байв. Зөв хүн шүү дээ.